Сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэдээ хүргээд та бүхэн маань ажил үйлс амжилтаар дүүрэн байгаа гэдэгт би маш их итгэлтэй байна. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнтэйгээ талархал, магтаал, сайшаалыг хүлээн авч сурах талаар ярилцах хүсэлтэй байна. Талархал, магтаал, сайшаалыг мөн урмын өгөө хүлээн авна гэдэг маш бахархууштай, баярлууштай, тэмдэглэвчтэй явдал гэж би боддог. Хэн нэгэн танд талархаж, эсвэл таныг магтаж сайшаасан тохиолдолд та түүнийг яаж хүлээж авдаг вэ? Би урд нь өөрийн үнэлэмж муу өөрөө өөртөө итгэлгүй тийм хүүхэд байсан л та. Тийм ч учраас хэн нэгэн намайг магтаж сайшаах юм бол би ичээд миний нүүр улаагаад тэгээд за ямар сүртэй юм биш те гэж бодох шиг амдаа бувтнаад тэр сайшаал магтаалыг аль болох өөрөөсөө хурдан холдуулахыг хүсдэг байсан. Харин өөрийн үнэлэмжээ дээшлүүлээд өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх явцад энэ маань баг багаар сайжирсан гэсэн. Саяхан гэхэд л өнгөрдөг 6 сард би марафонд гүйсний дараагаар зөндөө олон хүмүүс надад баяр хүргээд магтаал сайшаалынхаа үгийг хүргэж байсан. Яг тэр үед би маш эвгүй оргиод байсан л да. Яг тэгвэл миний төлөвлөгөө бол бүтэн марафонд гүйсэн байсан. Би хагас марафонд гүйсэн. Тэгээ хүмүүс баяр хүрэхээр заадаа ямар бүтэн марафонд гүйсэн биш үү гэж бодоод жоохон ичих шиг болж байсан. Гэхдээ бүтэнд гүйхийн тулд мэдээж хагас марафонд гүйх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэгээд ч хагас марафон чинь бүхэл бүтэн 21 км газар зогсоогүй зайгүй гүйн гэдэг чинь бас тийм тоглоом биш. Тийм байхад чинь би өөрийгөө маш багаар үнэлж өөрийнхөө гүйж чадсан тэр чадвараа өгөөсгөж байсан. Тэгээ би өөртөө дүгнэлт хийгээд алдаанаасаа суралцаад талархал, магтаал, сайшаалыг хүлээн авч сурах нь үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрч тэгээд тэр яг энэ тал дээрээ өөртөөгөө сүүлийн энэ 5 сар ажилласан л да. Тэгээд энэ бүгдийг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж шийдлээ. Тэгэхээр талархал, магтаал, сайшаалыг яагаад хүлээж авч чаддаггүй вэ гэвэл нэгдүгээр харьцуулт байдаг. Хэн нэгэн хүнтэй өөрийгөө харьцуулсан, эсвэл би юу хийж чадах байсан, харин юу хийв гэдэгтэйгээ харьцуулснаас болоод хүлээж авч чаддаггүй. Жишээлх юм бол хэрвээ миний оронд өөр хүн байсан бол надаас илүү хийх байсан байх байлгүй дээ гэж бодсон хүнээс хүлээж авч чаддаггүй. Эсвэл би арай л тэр яг хийх ёстой тэр хэмжээндээ хүрч чадсангүй гэж бодсон учраас тэр магтаал сайшаалыг хүлээж авч чаддаггүй. Эсвэл миний дээрхтэй адил би бүтэн марафонд гүйн гэсэн бодолтой байсан боловч хагас гүйсэн түнтэй харьцуулахад тийм мундаг биш байгаа бидтэй гэж бодсон учраас хүлээж авч чаддаггүй. Тэгэхээр харьцуултаа зогсоох хэрэгтэй. Өөрийнхөө чадвар, өөрийнхөө хөдөлмөр, өөрийнхөө дээр зарцуулсан цаг, эрч хүчээ үнэлж өөрийгөө хүндэтгэж сурах хэрэгтэй. Энэ тохиолдолд бид магтаал сайшаалыг зөвөр хүлээж авч чадна гэсэн. Хоёрдугаарт сайшаал магтаал өгч буй хүндээ итгээгүй болоод түүнийгээ хүлээж авч чаддаггүй. Жишээлх юм бол тоглоом давхуу надаар хийгээд байна уу? За би муугаа мэдж байна ч гэдэг юм уу те. Эсвэл намайг дарпалаад байна уу да гэж бодсон учраас тухайн магтаал сайшаалыг хүлээж авч чаддаггүй. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэвэл мэдээж бүр магадгүй цөөхөн тохиолдолд хаяа нэг тийм худлаа хүмүүстэй таалагдж магадгүй. Тэрнээс ихэнх тохиолдолд ихэвчлэн талархал илэрхийлж байгаа мөн магтаал сайшааж байгаа хүмүүс ихэвчлэн жинхнээс үнэн голоосоо магтаал сайшаалыг өгдөг гэдгийг бас мэдхэд илүүдэхгүй бизээ. Ингээ 3 дугаарт хариу нэгсэн учраас намайг магтаал сайшааж байна гэсэн бодолтой учраас түүнийг хүлээж авдаггүй. Өөрөөр хэлэх юм бол за надад тал засаад байна уу та эсвэл надад долгоноод байна уу та гэж бодсон учраас хүлээж авч чаддаггүй. Тэгэхээр энэ тохиолдолд яахаагүй бол та өөр дээрээ анхаарлаа төлөвлөөд та өөрөө ийм байдлыг бусдад гаргадаг юм биш бидтэй гэдэг дээр анхаарлаа нэг төвлөрүүлээд үзэхэд илүүдэхгүй биз. Мөн нөгөө талаас харвал талархал, магтаал, сайшаалыг хүлээж авснаар бид нөгөө хүнээ хүндэж байгааг бас нэг хэлбэр болдог. Тэгэхээр хэн нэгэн магтаал сайшаавал хамгийн энгийнээр гэхэд баярлаа, маш их баярлаа гэж хэлэхэд л хангалттай. Хэрвээ арай илүүгээр илэрхийлэхийг хүсвэл баярлаа, талархлын үг надад үнэхээр хэрэгтэй байсан юм. Эсвэл баярлаа, урмын үг надад үнэхээр хэрэгтэй байсан юм гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл баярлаа, та миний өдрийг гэрэлтүүллээ гэж хэлж болно. Магтаал сайшаалын үгийг сонсохоор тэр өдөр үнэхээр л гэрэлтэх шүү дээ. Сэтгэл санаа хүртэл тэр дороо өөрчлөгддөг. Хэн нэгэн хийсэн зүйлийг маань мэдээд, үнэлээд, талархаад сайшаад гэдэг чинь үнэхээр гайхалтай. Тиймээс анзаарсанд үнэхээр баяртай байна. Баярлаа. Харин тийм байгаа биз? Таалагдж байна уу? Надад бас таалагдаад байгаа юм аа. Эсвэл миний зарцуулсан цагийг үнэлсэнд баярлаа. Эсвэл миний хүч хөдөлмөрийг үнэлсэнд баярлаа гэх зүйлээр хариу хэлж болно.
бүр амнаас үг гарахгүй байгаа тохиолдолд яахав гэвэл магтаж, сайшааж, мөн талархал илэрхийлж байгаа хүн дээр анхаарлаа маш сайн төвлөрүүлээд өөдөөс нь зүгээр инээмсэглэхэд хамтдаг. Мөн нөгөө хүнээ буцаагаад магтаж мөн сайшааж болно. Жишээлх нь бол та ч гэсэн мундаг шүү дээ. Таны хийсэн тэр чинь надад бас их таалагдсан. Энэ чинь надад их таалагдсан гэх зэрэгээр буцаагаад нөгөө хүнээ магтаж, сайшааж болно. Тэгэхээр дараагийн удаа хэн нэгэн танд талархлаа илэрхийлж эсвэл магтаал сайшаалын үгийг хэлбэл таны сэтгэл санаа хэр их өөрчлөгдөж байна вэ гэдэг дээр нэг анхаарал үзээрэй. Мөн магтаал сайшаалыг хүлээж авахад таныг яг юу хоошин татаж чангаагаад байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд үзэхэд илүүдэхгүй биз. Хэрвээ танд энэ видео таалагдсан бол лайк дараад цааш нь найз нөхөдөө түгээгээрэй. Мөн та магтаал сайшаалыг хэрхэн хүлээж авдаг талаар танаас сонсох хүсэлтэй байгаа тул та сэтгэлдээ оролцоогээрэй. Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн видео бичлэг хүртэл баярлалаа.